За та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За 11 сарын гараг ирсэн эрхээ төлөв байдлыг хэд хоногийн өмнө ерөнхийд нь бас ямар бололтой вэ? Ямар гаригуд ухаах хөдөлгөөнд орж байна? Тэр нь ерөнхийдөө дэлхийн хүний амьдралаа шалгах вэ гэдгийг оруулсан. За тэгээд 12 зожикийн ард тосворд нь ямар хоногдлохыг оруулъя гэдээ амлчихсан тэр ёсоор оруулж байна. За ингээд ерөнхий төлөв байдлыг товчхон яриа явчих. За тэгэхээр хоньны ордны тухайтад за энэ сард санхүүгийн асуудал нэлийн гүнзгийр нь хамтарсан хөрөнгө хөрс зээлийн асуудалд дахиад үнэлгээ төвлөлт хийж шийдвэр гаргах хэрэгтэй болно гэж. За мэдээж энэ нь бол бод гарагийн ухаах хөдөлгөөнтэй холбоотой байж таарна. Бод гарагийн ухаах хөдөлгөөн бол 11 сарын 9-ноос 11 сарын 29 30-ны хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр аливаа ухаах хөдөлгөөнүүд бол дандаа өнгөрснийг эргэж харах, алдааг засах, сайжруулах иймэрхүү боломжуудыг олгодог. Тэгэхээр ажил төрлийн хувьд бол ер нь орчин төлөв гэж харах хийж исэн мэдээж дахин хянах, нэгтлэх, ажлынхаа гүйцэтгэлийг шалгах хэрэгтэй гэдгийг сануулж байна. За энэ үед бол ер нь гинтийн санаанд шийдвэртэй гаргаарай гэжээ. Дээрээс нь их хэмжээний том хэмжээний хөрөнгө оруулалт юм уу? Аль эсвэл том тийм үнэтэй зүйл хөдөлж авах хэрэггүй гэж үздэг. За хайр дурлал татна харьцааны тухайд бол энэ одоо Марс гараг, ангараг гарагийн нөлөө моделийн одоо бидэвхтэй, хүчтэй, эрч хүчтэй тийм зоримог байдал ажиллана гэж. Гэхдээ хэтэрхий ингээ маргаан бэлтгэл үзэх эсвэл бухимдах, хардах, үзүүлэх энэ асуудлууд гарч магадгүй тул та болгоомжлоорой гэж байна. За энэ сард ерөнхийдөө бол асуудал нэлийн эмзэг хандах амжилттай гинэ. Яг л Венера боёо сугар гараг махас дарга хоёрыг одоо сарын ихээр тэр хоёрын хооронд бол бас квадрат байдал сөрөг тийм байрлал байгаа. Энэ байрлал бол яг өгөхөр татна харилцаа болоод ирэх ажил төрлийн бүх харьцаанд мэдээ жоохон ойлголцолч гэдэг юм уу? Нэг тийм нөхөө хандлага илэрх магадaltaй гэж ингэж үзээд байдаг. За гэрэл мэндийн тухайд бол толгой, нүд, даралт гэх мэт зүйл анхаараарай гэсэн байна. За хоньны ордных бол энэ хүрээд өндөрлөж байна. За дараагийнх нь бол үхрийн орд. За үхрийн ордныхны тухайд бол 11 сарын 5-нд сар тэргэл сар гарч байгаа. Бүтэн сар тэргэл сар. Тэр нь таны үхрийн орд гарч иж байгаа. За тэгэхээр энд бол үнэлэмж та өөрийгөө үнэлэмж 5 дахь мөнгө өөрийн бие одоо махан бие мэдрэмж нэлийн анхаарлаа хандуулах ерөнхийдөө ажил болоод бизнес аливаа харилцаанд бол доктортой байдлыг илэрхийлнэ гэж байна. За ер нь бүтэн сар таны ордонд гарч яана гэдэг бол та өөрийгөө үнэлэх, өөрийнхөө үнцийг, мөн чанарыг ойлгох, бас бусдад харилцаанд тэнцвэртэй байдлыг хангахад анхаарлаа хандуулах гэж байгаа юм. За тэнцвэртэй байдал анхаарал хандуулах хэлсэн тийм. Тэгэхээр энэ бол бас хайр дурлалын харьцаа, ажил төрлийн харьцаа аль алийг нь харна гэсэн. Ер нь доктортой байдлыг илэрхийлнэ гэсэн үг.
За дээрээс нь Тэнгэрийн он бол одоо яг таны Тэнгэрийн он буюу Уран гараг таны ордонд хурж байгаа. Хохолтгоо хийж байгаа. Тэгэхээр өхөр ордын тухайд бол нэлийн чухал үе гэсэн үг. За тэгэхээр гэр бол болоод санхүү холбоотой асуудалд бол нэлийн өөрчлөлт гарна гэсэн. За хальт болоод ингээд түвшийн харилцааны тухайтад бол нэлийн итгэлцэл шаардна. Итгэлцэл. За тэгээд хуучин харилцаа сэрэх баталтай гэж байна. За энэ нь бол мэдээж бод гарагийн нөлөө. Бод гарагийн ухрах хөдөлгөөн бол 11 сарын 9-ноос 29-ны хооронд бараг бүтэн сарын турш ухрах хөдөлгөөн орж байгаа. За энэ ухрах хөдөлгөөний нөлөөгөөр бол дандаа хуучин асуудлаас хөрддөг. Жишээлбэл хуучин хийж аваад орчихсон таны зарим нэгэн ажил бизнесүүд өөрчлөх дахин одоо эргэж харах шаардлагатай болдог. За дээрээс нь бол өөрийнхөө хийжсэн үеийн хийж ирсэн ажил төрөлтөө үнэлгээ өгөх хаана ямар асуудал үүсчөө, алдаа нь юундаа байж юу, сайжруулалт нь юундаа байж юу гэдгийг бодож хэрэгжүүлэх юм ээ гэж. За ерөнхийдөө бол түншлэлийн болон хоёр харилцаад үнэлгээд үнэлэлт өгөх гэж харах сайжруулах асуудал. За мэдээж ретро хөдөлгөөний үед бол шин зүйл цоо шин маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээдэггүй гэдэг. За хуучин харилцаанууд бас зэрэг баталтай байна. Хайр дурлалын болоод түшиг хуучин харилцаанууд зэрэг баталтай байдаг шүү. За эрүүл мэндийн тухайд бол хоол боловсруулах хэрэгтэн хөдөлгөөн хоолой гэх мэт зүйлүүдэд бас анхаарлаа хандуулдаг. Ерөнхийдөө энэ ретро үеүүд бол бас нэг жоохон эрүүл мэндийн асуудлууд хэрвээ танд байсан бол яг нэг асуудал байсан бол тэрэндээ бас анхаарал тавих хэрэгтэй сануулдаг гэж үздэг. Тийм болохоор яг нэг одоо тохиол сануулга гэсэн байх юм бол тэрийг бас буцтаа авч үзээрэй гэж хэлдэг. За энэ хүрээд өхрийн ордныхын өндөрлжин задаргийнхаа бол эхийн орд. Эхийн ордныхны тухайд бол бод гараг таны удирдагч гараг бод гараг. Тэгэхээр энэ сард бол 11 сарын 9-оос эхлээд 29-ний хүртэл бараг 30-ны хүртэл ретро хөдөлгөөнд байгаа бод гараг. Тийм болохоор анхаарлаа сарниулах харилцаанд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай бод гараг бол ерөнхийдөө харилцаа холбоог мэдээллийг бичиг баримт дээр их асуудал бол их нөлөөлдөг гэж үздэг. За өдөр тутмын хөвшил өдөр тутмын хийдэг үүрэг даалгавар эрүүл мэндийн харилцаанд бас нэлээ эрүүл мэндийн хэв харилцаа биш шүү. Хэв дадлуудад нэлээ өөрчлөлт орж ирнэ гэж байна. Тэгэхээр ямар үйл явцыг та одоо өчтөй болох эрүүл мэндэд анхаарахын тулд та ямар техникийн баримт үзэх өнгөрсөн жил та ямар байсан гэдгийг анхаарах гэсэн. Ретро хөдөлгөөний үед бол дандаа өнгөрсөн алдаануудыг хянаж цааш хэлэхгүй байхыг сануулдаг. За мэдээж хайр дурлалын харилцаанд бол хуучин холбоотой гэж ирэх магадлалтай. Эсвэл хуучин одоо түншүүд харилцаагаа эргэж харахыг сануулад дахин шавдрах ч гэдэг юм уу. Тиймэрхүү харилцаа эргэж ирнэ гэсэн байна. За эрүүл мэндийн хувьд ер нь бол энэ 11 сарын ихэнх үе бол нэлээд тийм сэтгэл санааны хувьд жоохон төгшөөртэй, жоохон эмзэглэгдэх асуудал айгүй амархан тийм сэтгэл санаа ингээд хямрах, эмзэглэх эсвэл одоо тийм учир шалтгаангүйгээр төгших нэмэх хандлагатай юм л дээ. Энэ бол хилцээ ордныхны одоо ерөнхий шинжтэй холбоотойгоос гадна бас хилцээ ордонд болж байгаа энэ олон ретро хөдөлгөөнүүд тэгээд дээрс нь гариг хэрэгсүүдийн жоохон сөрөг тийм барилууд дээрс үүдээд хүний сэтгэл санаа өөрхөө тоталтай бас байх магадлалтай гэж байна.
За эмзэг гэдэг нь гэж байгаа юм байх гэхээр охины өвгөд бурхан гомддог ч гэх юм уу. Жижигхэн зүйлийг маш тийм том болгож асуудлыг гэж харах ч гэх юм уу. Тэрхүү хандлагатай гэж. Тийм бол сэтгэл санаа дотор байлгах айл болохоор их нойр авах болж өгөх бясалгал хийх. Яг бясалгал хийх нь маш их тустай гэж хамаа. За ялангуяа бясалгал хийх энэ үеийн явцад орж иж байгаа гэх юм одоо зурс хийсэн тийм бодол энэ бүтээлч санаа гэдэг бол маш чухал. Ерөнхийдөө зүй зайвгаа нэлээ одоо сонсоход сайн үе гэж хэлж байгаа. За бүрээд их ордны ерөнхийдөө 11 сард өндөрлөж байна. За дараагийн орд бол мэдээж мэлхийн орд. За мэлхийн ордны тухайдад бол таны ордонд бол өдөр мархас байгаар орж эхэлж байгаа. Энийг бол 10 сарын дунд цаашаа бид нар ярьсан. За энэ бол таны хувийн өсөлтийг харуулж байгаа. Таны хувийн өсөлт азтай завшаантай байхын тухайтад та өөрөө яах ёстой гэдгийг эргцүүлэх үе. За дээрээс нь гэр бүл өөрийн хайр дурлал болоод бусад харилцаа аюулгүй байдал тэрийнхаа суурийг бэхжүүлэхэд сайн үе гэж байна. За тэгээд мэдээж 11 сар 7 гаруйд мархас байгаар ухарч таны гэрт орж иж байгаас гадна бод гарыг ухарч байгаа. За тэгэхээр энэ хөдөлгөөн орж байгаа бод гарыг 11 сарын 9-наас 29-ний хооронд ухарна. За энэ хор хөдөлгөөний үед бол мэдээж хуучин зүйлээр гэж арах хуучин алдаагаар засах сайжруулах энэ үеийн хийслийг хүртэл хийж ирсэн машинч хөгжиж ирсэн энэ одоо үйл явцад үнэлт өгдөг. За болж өгвөл цоо шинээр гэрээ хийхгүй байх, их хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй байх, эсвэл цоо шин ажил хийхгүй байхыг сануулдаг. Мэдээж бас хоо сайхны тийм мессеж хэлбэр хийх гэж байгаа бол тийг электрон үед бол бас хэрэггүй хойш тавиад дараа нь хийгэрэй гэж зөвлөдөг. За тэгээд ерөнхийдөө бол бахас байдараг хор хөдөлгөөнөө таны ордонд хийж байна гэдэг бол энэ түрүүчийн одоо 10 сарын дунд үеэр хийсэн цахаад бол 40 сарын алтан үе ирж байна гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр таны бол одоо бахас байдараг ерөнхийдөө таны дэмжин хамтын ажиллагаанд ч дэмжин тийм хийж байгаа үйл ажиллагааг дэмжин өргөжлүүлнэ. Хэрвээ та удирдах халбан тушаал хүчтэй хүмүүстэй харилцдаг бол тэр үүрэг хариуцлага чинь ч гэсэн мэдхийн хэрээр таны харилцааг өргөжлүүлэх гэж байна. За хайр дурлалын тухайд бол нэлийн эмоц өндөр үе гэж байгаа. Одоо нэг сэтгэл санааны ер нь хилцээ орд дээрээс нь тэр хилцээ ордонд олон гариг ухарч орхолонд орж байгаа энэ гэдэг бол дээрээс нь хайр дурлалыг хийдэг, хайр дурлалаа сайхныг хийдэг, суугар гариг болоод бахас үедээ жоохон тийм таагүй сарын ихний тавагт жоохон таагүй байдлаар байгаа. Квадрат байрлал гэдэг ирграцийн байрлал. Ирграцийн байрлал бол жоохон тийм асуудалтай гэсэн. Хит мэдрэмтгий байхаас болгоомжтой гэж байгаа. Хит мэдрэмтгий байна гэдэг чинь ялахгүй зүйлийг аягүй том болгож чадна гэсэн өөрөөр хэлбэл хин нэгний саадгүй хийсэн үгийг хүн дээр тусгаж авч гомддог ч юм уу те аль эсвэл хитрхи хартаа сэртэй байдаг. Энэ жишээлж чамаа маш тийм эмзэг болгодог. Аюухнаас боломжтой гэж байна. За арил мэндийн тухайд бол хотод боловсруулах хэрэгтэй ч анхаарал тавиарай гэсэн байна. За тэгээд энэ үе хүрээд эхний ордны төлөв байдлыг өндөрлөж байна. Дараагийн орд бол мэдээж Арслангийн орд. Арслангийн ордны тухайд бол амжилт, амбиц, зорилго, ажлын амжилт, зорилго тэмүүлэл нэлээд төвчих үе. Гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийн харилцаанд илүү анхаарч исэн бол одоо ажил төрөл, амжилт, нийгмийн харилцаар илүү анхаарна л гэж байна. За ангарах гариг бол мэргэжлийн түвшинтэй бол тэгээд юм манлайлах боломжууд орж ирнэ гэж байна. Нэр хүнд, ажлын албан тушаал зорилготой тодорхой өөрчлөлтүүд гарна гинэ.
энийхээ хүчинд та мэрэгчлийн түвшинд манлайлуулах юм боломж гарч ирнэ гэсэн. За тэгээд энэ яаж юм гэхээр таны Марс гариг, Марс буюу ангараг гариг, дайчин, тэмцэгч, сөргөлдөөнч, өрсөлдөөнч маш төвтэй алхмуудыг хийдэг. Тэгэхэд одоо ирч хүч өгдөг юм ангараг гариг таны карьерийн одоо гэр буюу 10 дугаар гэрт болж байгаа гэсэн. Тэгэхээр өрсөлдөх чадвар чинь нэлээд бий гэж байгаа. Гэхдээ гаригууд хурж байгаа, бод гариг ухрах хөдөлгөөнд байгаа, бархас бод гариг орохох хөдөлгөөнд байгаа гэдгийг бас санаад хитрхи түргэн хитрхи тийм одоо огцом шийдвэр бас гаргахаас зайлсхийгээрэй гэж байна. За ухрах хөдөлгөөний үед бол мэдээж цаашин гэрээ хилцээд анхаарал юу гарын үсэг зурхаас жоохон хойш тавьчаарай. Маш их хэмжээний тийм одоо хөрөнгө оруулалт хийх юм уу эсвэл маш өндөр үнэтэй зүйл худалдаж авахыг бол бас жоохон хойшлуулаарай гэж үздэг хэлдэг. Альва хорох тэр тусмаа бод гариг бол жилд 3-4 удаа ахурдаг. Энэ жилийн хорох хөдөлгөөн 11 сарын 9-ноос 29-ний хооронд 30-ны хооронд гэх чинь бараг бүтэн сарын туршид бод гаригийн хорох хөдөлгөөн боломж байгаа. За энэ нэг юмрхүү зүйлүүдэд анхаарч хэрэгтэй гэж. За хайр дурлалын тухайд бол нэлээд тийм халуун дулаан мэдрэмж хамгаална гэнэтэй. Гэхдээ бас энэ гарын энэ одоо үе 11-р сарын үед ихээр сэтгэлсний хувьд нэлээд юм зээ хямралтай, хартай тийм одоо мэдэнцгүй гэж байгаа учраас бас тийм хайртай татмархантай тийм бас жоохон тагуурын өсөхөөс сэргийлээрээ үйл ажиллагаа харилцааны одоо салбарт тийм үйл ажиллагаа үүсгэс сэргийлээрэй гэж байгаа. Хитрхи харддаг ч юм уу одоо эсвэл атаархдаг ч юм уу тиймэрхүү мэдрэмж тэнч төрөөд байх юм бол энэ гар ихэсүүд энэ нөлөө юм аа. Энэ бол бас юм санаасаа л юм нөлөөгөөр юм болж байгаа л жинхэнэ зэрэгтэр юм бишээ гэж бодчихвол бас тэр нэг негатив буюу тийм сөрөг хандлагуудад дарчих боломжтой. Ерөнхийдөө энэ үед бол бясалгал хийх, дотоод руугаа хандах маш сайн үйл гэж байгаа. Сэтгэл чинь жоохон хямрал эмзэг байх тусам та аль болохоор ганцаараа байж, аль болохоор өөртөө цаг гаргаж бясалгал хийх юм бол тэр үед төрсөн гинтийн санаа, гинтийн одоо тийм одоо тийм бүтээлч санаа гэдэг бол маш танд их таатай нөлөөлөл гэж хэлж байгаа. Зөвхөн одоо алсныг одоо шиг бүх ордныханд. Тэгэхээр бол хар сэр эмзэглэл гэдгээ төрх хойш тавиад өөрлөгөө дотоод анхаарад тэгээд бясалгал хийгээрэй гэж зөвлөж байгаа. За дээрэс нь энэ үед бясалгал хийж хавцаж орчноос өмнөөс гадна зүйн бас их сайн үе гэж хэлж байна. Зариул миний тухайд бол зүрх, нуруу, бүх биеийн булчин дээр одоо жоохон өдөх суулгах юм магадaltaй учраас тэдээ жоохон анхаараарай гэсэн байна. За тэгэхээр та бүхний ярьслангийн ордны ерөнхийдөө өндөрлөж байна. Дараагийнх бол мэдээж охины орд. За охины ордны тухайд бол харилцаа тодорхой байдал богино аялал дээр бол хамгаална гэж зарцаа холбоо бол идэвхч нь сурах, суралцах үйл явц эрчимжин гэж юм. За мэдээж таны удирдагч гариг, бод гариг ухрах хөдөлгөөн хийж байгаа. За ухрах хөдөлгөөн бол харилцаанд гарсан алдаа, ойлгомжгүй байдлыг бол ухрах хөдөлгөөн учраас ингэж дахин ил гаргаж тавьдаг. Тийм болохоор энэ үед бол та альва харилцаанд ялангуяа дотны харилцаа бол бас үгээ болгоомжлж байгаарай. Санаа зовх гэсэн хүч нь бол танд бас дараа нь харамсах тийм үе ихвээ гэсэн байна. За тэгээ мэдээж ухрах хөдөлгөөний үед бол 11 сарын 9-ноос 29 бараг 30-ны хүртэл ухрах хөдөлгөөн өрнө. За тэгээд ухрах хөдөлгөөн бол яг тэр 21 хоногоос гадна өмнөх 7 хоног, 3 дахь 7 хоног бол хойших 7 хоног дотор сүүдэр үе гэж хэлдэг. Тэгэхээр одоо бол ухрах хөдөлгөөний аль хэдийн сүүдэр үе орчихсон байгаа. Хүмүүсийн харилцаа тэртээ дөрвөн гэдэг.
эмзэг болчихсон байгаа нь бол анзаарч байна. За би бол охины ордны хүн. Тийм болохоор энийг дотгошооноо бол маш сайн анхаарч хянаж болгоомжтой байхыгаа бас хичээдэг. За тэгээд ретро үед бол ер нь бол дотгошооно илүү хандаа тэгээд бясалгал хийх бол маш сайн байдаг. За бясалгал хийж явах явцад орж байгаа гинтийн санаанууд бол ялангуяа тийм одоо бүтээлч санаанууд бол маш чухал хэрэгжүүлэхэд одоо чухал тийм тохиол сануулгыг дээрээс өгч байна гэж үздэг. За тэгэхээр охины ордныхны тухайд бол энэ ретро хөдөлгөөнөөс өмнө биш гэдэг. Гэхдээ ч юу ялангуяа бүтээлжүүлэн шахаад их сайн байгаа гэж хэлж байгаа. За тэгээд бичиг баримт гэрээ хэлцээ төлөвлөгөө дахиж хараарай гэж байна. Алтаан дээрээ одоо суралцаарай. Хэрвээ одоо ямар нэгэн алдаа гарсан байгаа бол тэрийг засаж сайжруулахад бол маш сайн үе. Мэдээж шинээр гэрээ хийхгүй байхыг хичээ. Цааш нь ажил эхлэх хэмжээний хөрөнгө оруулалттай тийм бизнес төр хийхгүй байхыг хичээгээрэй гэдэг. За хайр ер нь бол бичиг баримт энэ төр бас жоохон удаашрна гэж үздэг. Юуны ялангуяа хуулийн хүн сурталтай одоо дээд байгууллагын зүгээс ирэх бичиг баримт энэ төр бас жоохон удаашрал сааталгаалдаг. Ретро учраас. За хайр дурлалын тухайд бол нэлээд тийм элхэн далангүй байгаарэ. Гэхдээ бас хэлэх гэж байгаа үг хэлээ хянаж агаарэ. Хийж байна. За тэгэхээр ухаалаг байл гэсэн үг. За эрүүл мэндийн тухайд бол гэдэс хотоод мэдрэл стрессийн асуудалтай хараарай. Стрессийн асуудалтай харна гэдэг чинь одоо жишээ энэ 11 сарын үед ерөнхийдөө бүх орны тухайд нэлээд тийм стрессийн хувьд докторгүй жоох эмзэг гэдэг байгаа гэж хэлж байгаа учраас энэ бүхнийг өөр дөрөв тусаж авахаараа чи хэрвээ бухимдаад эхлэх юм бол би юунд бухимдаж байгаа. Энийг би чигээр өнгөрөөж болохгүй юу гэж бодчиход чи татгшаана хандаад эхэлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл уулын чинь туулайн чинээ харыг уулын чинээ болохгүй л гэсэн үг. За татгшаа хандаад эхлэхээр чиний нөгөө шөмжлөх гэсэн, чиний нөгөө хин нөгөө хүнтэй ингээд хэл ам хийх гэсэн, хэрүүл хийх гэсэн ч гэдэг юм уу те. Нэг юм их хандлагаа чи зүгээр л дотроо ботчихсон. Чи түр хойш тавьчихад бясалгал хийхэд тэгэл тэрний хэрэггүйсэн юм байна гэдгийг ойлгоод эхэлдэг. Гэж байгаа. За ингэж дотор хадаад мэдрэл гэдэг бол яг юм бизнестэй холбоотой асуудал байдаг. Тэгэхээр аль болохоор бясалгал хийгээрэй, йог хийгээрэй, зүүн сайн угаас унсаарай гэсэн иймэрхүү зүйлүүд өгч байгаа шүү. За энэ хүрээд охины ордны төлөв байдлыг өндөрлөе. Дараагийн орд бол мэдээж Чиндүрийн орд. За Чиндүрийн ордны тухайд бол түүний удирдагч сугар гараг бол 11-р сарын эхээс Чиндүрийн ордонд шилжиж байгаа. Сугар гараг гэдэг бол харилцаагаа хайр дурлалын харилцаа үзэсгэлэн тэнцвэртэй байдлыг бий болгоход тусламаа гэж байна. За ерөнхийдөө 11 сард бол Чиндүрийн ордны тухайд үнц нь өөртөө итгэхэд үнэлэмж чинь нэлээд сайн өснө гэж. Яагаад гэвэл сугар гараг таны ордонд ороод чи сугар гараг угаасаа гой сайхан өөртөө итгэхэд л гадаад өнгөцөрх хайр дурлал тэгээд дээрэс нь бүтээлч шиж чанарыг бүтээлч одоо үйл ажиллагаа хийх ивэдэг. Тийм болохоор таны ордонд орж иж гэнэ гэдэг үйл ийм харилцаанд маш татдаг байлаа гэсэн. За тэгээд мэдээ сугар гараг бол бас бах хэмжээний мөнгө илэрхийлдэг учраас энэ бол бас өөрийнхөө хувийн санхуудад анхаарал үн цэнийн систем яавал одоо тэр өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөх үү яавал санхүүгийн байдлыг сайжруулах гэдэг нэлээд төлөвнө гэж. За мэдээж бод гараг ухарч хөдөлгөөн байж байгаа учраас орлого зайгаа бас жоохон хянаж үн цэнээр тохиолж хаана алдаа гарсан хаана одоо үнэлэмжийг нэмэх өсгөх ёстой гэдэг дээр бас дахиад жоохон анхаарч хянаж алтаан дээр ажиллахад маш сайн үе гэж. За ингээд сугар гарыг одоо хилэнц рүү ингэж хилэнц рүү орж иж байгаа шүү дээ. Хилэнц рүү орж иж байгаа болохоор бол яг энэ үед бас тэрний нөлөөг санхүүгийн асуудал нэлээд тийм идэвхжиж гарч ирнэ юм л дээ. Магадгүй энэ үед бол санхүүгийн шинэ одоо мөнгө санхүү орлогоо
нэмэгдүүлэх юм боломж гарч ирнэ гэсэн байна. За хайр дурлалын тухайтад бол сэтгэл хөдлөлийн үе. Сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий байна. Дээрээс нь эмзэглэл, гомдол бас их байна. Ер нь 11-р сард бол хүмүүсийн сэтгэл нэлээд эмзэг байгаа шүү. Хилэнцэн орд биш шинж чанартай холбоотой. Тэгээд дээрээс нь энэ үед олон гаригууд ухарч байгаа. Дээрээс нь Венера буюу сугар гараг бархас өдөр хоёрын квадрат байдал сарын ихээр. Энэ нь бол сэтгэл санааны хувьд нэлээд эмзэг болгож байгаа. За эмзэг байна гэдэг бол жоохон гомдохой, атаархуу, альсвал жоохон хартай юм болгоноос жоохон өөсөв хайптай байна л гэсэн үг шүү дээ. За энд жоохон анхаарч хэрэгтэй гэж. За мэдээж сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий байна гэдэг мэдээж бясалгал хийвэл сайн. Ханаа алдаатай юу хийх ёстой? Ялангуяа бясалгал хийж орж иж байгаа шин санаа бол маш тийм сонирхолтой, цаашдаа хөгжих боломжтой тийм бүтээлч үйл ажиллагааны талаарх тийм тохиол сануулгуудыг өгч магадгүй. Тийм учраас зүйдээ зөн сонгоо бясалгалын үед орчиж байгаа санаануудад анхаараарай гэж. За эрүүл мэндийн тухайд бөөрөө анхаар арьс болоод дааврын тэнцвэрийг хангахад анхаараарай гэсэн мөрхөж зөвлөгөө өгч байгаа юм байна шүү. За энэ хүрээд жинлүүрийн ордны ерөнхий төлөв байдал гэдэг өндөрлөе. Дараагийн ордон бол мэдээж яг одоо энэ үеийн гол баатар болж байгаа хилэнцэн ордных. За манай хилэнцүүд яах вэ гэхээр ангараг гараг, эрч хүчтэй, дайчин, зоримог, шийдэмгүй, өрсөлдөөнч ангараг гараг таны орд руу шилжиж оршиж. Тэгэхээр таны үйлдэл маш зоримог, хүчтэй болдог гэсэн. Даалтайс нь тэр хүсэл, нууцлах тэр нэг зорилго тэр чинь бол одоо маш хурдтай урагшлна гэсэн. За тэгээд энэ таатай боломжууд танд гарч ирж байна л гэсэн. За дээрэс нь 11 сарын 9-ноос 29-ний хооронд бол гараг ухарч байгаа. За хор хөдөлгөөний үед юу хийж болохгүй вэ гэхээр мэдээж цоо шинээр гэрээ хийхгүй байх. Хосохны мессежлбар хийхэд таатай бус мэдээж үнэтэй зүйл авах маш үнэтэй зүйлийг худалдаж авах юм уу эсвэл их хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй байхыг хичээгээрэй гэсэн юм зөвлөгөөг угаасаа өгдөг. За дээрэс нь гариг ихсүүдийн энэ хор хөдөлгөөний үед төлөвлөлт ерөнхийдөө альва харилцаа, үйл ажиллагаа, төлөвлөгөө, төсөл боловсруулж ирсэн ажил эсвэл дээд газраас ч юм уу аль нэгэн одоо хүн суртал бүхий байгууллагаас дэжсэн бичиг баримтууд удаашаалдаг, сааддаг. Ийм хандлагатай. За тэгэхээр ерөнхийдөө сэтгэл зүйн асуудал бол нэлээд хүчтэйгээр илэрдэг. За ерөнхийдөө хилэнцүүд бол нэлээд тийм мэдрэмтгий, гүн гүнзгий, одоо тийм далд зөн сов маш ихтэй юм хүмүүс гэдэг. Тэгэхээр одоо дээрэс нь одоо яг хилэнц таны ордод одоо энэ ухрах хөдөлгөөнүүд болжээ. Тэгээд дээрэс нь сугар гараг болоод хасууд гарагийн квадрат байдал буюу та одоо тийм сөрөг одоо байрлалаас болоод сарын ихэнд бол жоохон тийм хар ихтэй эмзэглэл ихтэй байх магадaltaй шүү. Тийм учраас дотоод руугаа хандаад тэр төвчээртэй бусдыг алдаад бусдыг үгэнд хэтэрхийх гомдож эцгийн эмзлийг хэлэхгүй өөр төрөө төвлөрөөд тэгээд бясалгал яг хийгээд зэн сонгоо хөгжүүлэхэд илүү анхаарал сайн. Ялангуяа бясалгал хийж явах үед орж иж байгаа бүтээл санаа бол цаашаа хөгжих маш таатай боломж шүү гэж ингэж хэлж байгаа юм. За альва гэрээ хэлцэл шийдвэр энтрийг бол бод гарагийн ухрах хөдөлгөөний үед бол чухал шийдвэрт гарын үсэг зурх юм бол түр хойшлуулсан дээр шүү гэж зөвлөдөг. За таны ордоор бол бод бархасвад биш бод ангараг гайгууд ингэж шилжиж орж иж байгаа болохоор орж байгаас гадна бас шин сар таны 20-нд гарах шин сар таны ордонд гарч ирж байгаа. Энэ бол шин сар тухайн ордонд гарч ирнэ гэдэг бол бүтэн сар одоо дараагийн
тэргэл сар хүртэх одоо тэр 15 хоногийн хооронд таны амьдрал, таны одоо эрч хүчийг нэг улам эрчимтэй, илүү одоо цааш шин томоохон өөрчлөлт хийх боломжийг олгодог гэж үздэг. За тэгэхээр энэ үед бол шинэ хамтын ажиллагаа, суургагийн нөлөөгөөр хамтын ажиллагаа үүсгэх боломж нэгдэнэ гэж хайр сэтгэлийн тухайд бол биш. Сэтгэлийн бишний гүн гүнзгий холбоо үүсгэх баталтай гэж. За мэдээж бод гарагийн ухрах хөдөлгөөний нөлөөгөөр хуучин харилцаа, хуучин хамтрагч юм уу, хуучин хайр дурлалын харилцаа тэр хүмүүс эргэн холбогдох магадaltaй гэсэн байна. За эрүүл мэндийн тухайд бол цусны даралт хит ядрахаа ядрах интерес бас болгоомжиж анхаарал хандуулаарай. Сэтгэл санааныхаа байдалд их доктортой байхыг хичээж бясалгал хийгээрэй гэсэн байна. За мэдээж ухрах хөдөлгөөн, бод гарагийн ухрах хөдөлгөөний нөлөөгөөр бол зарим нэг санхүү, мөнгө, татвар одоо холбоотой асуудлуудыг шийдээгүй утсан тэр асуудлуудыг шийдэх боломж олгоно гэсэн. За энэ хүрээд хилцээ ордны ерөнхийлөлийг өндөрлөж байна. Дараагийн орд бол мэдээж номын орд. За 11 сарын ихээр бол бод гарагийг ухарч байгаа ухрах хөдөлгөөний үед бол мэдээж 11 сарын 9-ноос 29-ны хооронд ухрах хөдөлгөөн болж байгаа бод гарагийн тэр үед бол мэдээж цааш зөвлөхгүй байх. За сэтгэл санааны асуудалтай жоохон доктортой байх хичээх 70 тухамсар одоо тийм танаас одоо тийм тэр болгон ил хардггүй тэр нэг асуудлуудтай талтай сэтгэл санааны тийм далд тэр асуудлаар нэлээд анхаараарай гэсэн тиймэрхүү сануулга ирж байна. За тэгээд дээрэс нь ангараг гараг ирч хүчтэй дайчин шийдэмгийн одоо үйл ажиллагааг илэрхийлдэг нэмэгдэг ангараг гараг таны албан одоо шийдэж авах гэж байгаа юм байна. Мэдээж энэ бол 11 сарын 20-аас шүү дээ. За тэгэхээр энэ үед та яах ёстой вэ гэхээр шин санаачлаг, зорилго тэр ирч хүчээ иччин илүү нэмэгдэнэ л гэж байна. За 11 сарын 20-наас бол бас нар бол номын орд руу шилжиж чинь мэдээж бас л ангараг гарагтай адилхан танд эрүүл эрч хүч өдрөг байдал үүнийг одоо илүү өдрөг асуудалтай амьдрал бүхий асуудал өдрөөр хандах тэр хандлагыг нэмж өгдөг чинь. За энэ үед магадгүй зарим нь аялах, боловсролын аялал хийх, шашин одоо гэдэг юм уу? Эсвэл итгэл философи асуудал энийг илүү сонирхож тэр сэдвээр сурах, сонирхох тэр философи үзэл бодол буюу шашны тэр үзэл бодлынхаа дагуу одоо илүү их мэдээлэл олж авах интернет их сайн үе. Магадгүй зарим нь гадагшаа аялах гадаад түвштэй холбогдох тэр юм хүү гарч ирнэ гэсэн байна. За эрүүл хайр дурлалын тухайд бол энэ хөвгөөн юм одоо флирт гэж хэлдэг юм да. Монголоор одоо жоохон татаа харилцаа юм да. Дурлалын хөвгөөн харилцаа шин танилцтай холбогдох үе. Мэдээж тэгтээ Меркури буюу бод гарагийн ретро байгаа учраас хайр дурлалын хөвгөөн харилцаа л болохоос биш гүн гүнзгий урт удаан хугацааны харилцаа бол нэг тийм удаан насгүй байдаг. Харин хайр дурлалын хуучин харилцаа бол эргэн сэргэх юм баталтай байдаг гэж үздэг. За мэдээж ретро үед бол цааш хэлцээд гарыг өсгөх сурахын илүү хэлчихсэн тийм ээ. За тэгээд их хэмжээний хөрөнгө хийх их үнэтэй зүйл дээр авахгүй байхыг бас сануулдаг. За эрүүл мэндийн тухайд бол хөл буй мөч илэгний асуудалд анхаараарай гэсэн. За ингээд номын ордны төлөв байдлыг өндөрлөе. Дараагийнх бол мэдээж материал орд.
За материал бол санчаа гарыг таны бол удирдагч гараг. За санчаа гараг бол ухрах хөдөлгөөнөө хөгжүүлж байгаа. Тийм болохоор таныг илүү хариуцлагатай, удаан, бат бүх үр дүнд гаргахын төлөө аливаа үйл ажиллагаагаа зориулнаа гэдгийг сануулна гэж байна. За ерөнхийдөө бол нийгмийн байр суурь, найз нөхөд, ирээдүйд зорилго тийхээ төлөө илүү анхаарна. Та мэдээж урт хугацааны зорилго төлөвлөгөөний төлөө анхаарна, ажиллана. Мэдээж юу яаж байгаа? Сарын ихээр бод гарыг ухарч байгаа. Тийм учраас бол зарим нэгэн төсөл төлөвлөгөө үйл ажиллагаанд бол жоохон саатал гарч магадгүй. Бичиг баримтаараа хоцорч ирдэг ч юм уу, шийдвэр гарах ёстой шийдвэрүүд жоохон удаашрдаг ч юм уу, нэг иймэрхүү зүйл байна. Заримч сахилгаан гэдэг бол байнгын дагуул натын. Тийм учраас тэднэрт бол энэ асуудал үргэлжийн анхаарлынхан төвд байдаг. За хайр дурлалын тухайд бол нэлээд тийм хаалттай, дотгошооноо байх амжилттай гинэ. Ерөнхийдөө энэ үе бол нэлээд тийм дотгошоо хандсан. Сэтгэл зүйн хувьд жоохон тийм төвшөлтэй ч юм шиг нэг тиймэрхүү үе гэж байгаа аахгүй сарын ихэнд. Яагаад гэвэл сугар гараг бархаас байд гараг хоёрын тийм квадрат байрлал буюу тийм сөрөг байрлал сарын ихэнд болж байгаа юм. Эндээс болоод хүмүүс нэлээд юм эмзэгтэй байгаа. Гэхдээ материалын тухайд бол эмзэг гэхээс илүү нэлээд дотгошооноо байна. Өөрөөр хэлбэл одоо мэдрэмжээ нуух, хаах зөвхөн дотоод л хадгалах гэсэн юм их хандлагатай байна гэлээ. Ер нь энэ бол яг ерөөсөө материал өөрөөр шийдэж байгаа л та. За тэгээ энэ үед бол тийм хөнгөн харилцаа бол тэгээд шалгуур даахгүй тэгээд юу одоо дуусгар болно. Итгэлтэй батбайг харилцаа бол олон гүнзгийрнэ л гэж байна. За эрүүл мэндийн тухайд бол арьс, яс, үе мөч гэсэн асуудлуудад анхаарлаа хандуулаарай гэсэн байна. За энэ хүрээд материал ордны төлөв байдлыг өндөрлөе. Дараагийнх бол мэдээж хумхын орд. За хумхын ордны тухайд бол энэ цард бол карьер, нийгмийн төлөөх үйл ажиллагаа дээд зарлууд илүү анхаарнаа л гэж. Нийгэмд эзлэх байр суурь, мэргэжлийн амжилт, өсөлт, дэвшилтээр илүү анхаарал чинь төвлөрнө гэсэн байна. За санчаа гараг бол одоо ухрах хөдөлгөөнд байжгаад ерөөдөө зогсолт хийх гэж байгаа учраас таны хувьд бол удаан хугацаанд одоо тийм хойшлогдож исэн тэр ажлуудыг одоо дуусгах хэрэгтэй байна. За зөвхөн одоо санчаа биш бод гарыг бас ухрах хөдөлгөөнд байгаа, бархас байд гарыг бас ухрах хөдөлгөөнд байгаа. Тэгэхээр энэ олон гаргуудын ухрах хөдөлгөөн юу хийж нэ гэхээр хуучин хийжсэн хийгээд хийж аваад орчихсон тэр зүйлээ таар хийж харна. Орхишлуулах боломж олтно. Харин цоон шинээр гэж бол эхлэх бас тийч татай биш шүү. За дээрээс бас чухал гэрээ хилцээр интерт бол гарын өсөх зурхад бас 19 11 сарын 30-ны хүртэл бас татаа бус гэж хэлж байгаа. За ажил мэргэжлийн тухайд бол түрүү хэлчихсэн. За тэгээд ажлын байран дээр бол нэг өөрчлөлт гарч магадгүй гинэ. За тэгээд магадгүй дараах удирдлага харилцаа эргэж харах хэрэгтэй болж магадгүй гэж. За энэ мэдээж ухрах хөдөлгөөнүүдийн нөлөө бас санчаа гарагийн ухрах хөдөлгөөн одоо дөнгөж зогсох гэж байна. Тийм учраас хаана алтаа гарсан юун дээр эргэж засаж сайжруулах хэрэгтэй гэдгийг эргэж харнаа л гэсэн үг. За эрүүл мэндийн тухайд бол мэдрэлийн ядаргаа болохоос сэргэл сайн унт аль болохоор их унтаж ич хүчээ сэргээхэд анхаараарай гэсэн байна.
За ингээд хонхын ордны төлөв байдлыг үндэс хамгийн сүүлийн орд буюу загсны орд. За загсны ордны тухайтад бол энэ сард орох хугацааны төлөвлөгөө, итгэл үнэмшил, холын аялал гэсэн асуудал илүү анхаарна гэж. За одоо бол санчир гараг ухрах хөдөлгөөн одоо дөнгөж зогсож байгаа. Тэгээд урагшлах хөдөлгөөнөө таны орд буюу загсны ордонд үргэлжлүүлж байгаа юм, үргэлжлүүлэх гэж байгаа юм байна. Тэгэхээр та яг энэ үед болохоор гол зорилго, амьдралын гол зорилго итгэл үнэмшил. Тэрэн дээр чинь одоо их анхаарч төвлөрнө. Тэн дээр мэдээж агц дэвшил гарна гэж. За философийн асуудал болоод боловсрал, урт хугацааны аялал. Энэ зүйлд бол нэлийн анхаарах үе гинэ. Ерөнхийдөө бол өөрийн хариуцлага ирээдүйн чиглэл баримжаад дээр илүү анхаарна л гэж. За дээрэс нь далай ван гарыг бас далай ван буюу Нептун гараг. Бас юм ухрах хөдөлгөөнөө ингээд зогсоогоод одоо зогсоож байгаа юм байна. Тэгэхээр бас далай ван гарагийн нөлөөгөөр танд одоо уран бүтээлийн болоод одоо тийм философийн ухаарлын гүн гүнзгий тийм одоо үйл явдлууд гэх юм уу? Тийм үйлдэлүүд төрнө гинэлтэй. Гэхдээ зарим нэгэн санааг бол шууд хэлэхэд бас хэцүү нэгэн хэрэгжүүлэх хэцүү гинэ. За тэгэхээр энэ үед бол ганцхан одоо далай ван цайчир биш шүү дээ. Гарахаас бараг өгч байгаа. Меркури буюу бод гараг бол бүр сарын эхнээс буюу 11 сарын 9-ноос 29-30-ны хүртэл өгч байгаа. Тэгэхээр энэ хор хөдөлгөөний үед бол альваа цааш юм ажил бизнес хийхгүй байх, шинэ гэрээ хэлцэж гаргах үүсэхгүй байх. Дээрэс нь шинэ одоо төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхгүй харин хуучныгаа засах, сайжруулах, алдаа засах нэгтлэх юм цай гэж хэлдэг. Мэдээж маш их үнэтэй зүйлийг битгий бодлож аваарай гэдэг. Ретро хөдөлгөөний тусдал тэсэж аваарай гэж хэлдэг шүү. За мэдээж энэ үед юу сайн байх юм мэдээж хуучин хийж ясан ажлаа үргэлжлүүлэх. Тэр ямар нэгэн шалтгаанаар зогссон байгаа ажил бол одоо үргэлжлэхэд цаг үе гэдэг. За мэдээж романтик харилцаан дээр бол хуучин хайр дурлалын холбоотой эргэж ирэх магадлалтай. За цаашин хайр дурлалын харилцаа бол нас удаантай байж чаддаггүй гэж үздэг шүү. За тэгээд романтик мэдрэмж бол нэлийн нэмэгдэнэ гинэ. Далай ван гараг буюу одоо тэр Нептун гарагийн нөлөөгөөр. За гэхдээ энэ нь бол нэлээд тийм бас эмзэглэл уян цөөлөн хүмүүс бол одоо хэтэрхий одоо гомдохч гэдэг юм уу? Их тийм хардах ч гэдэг юм уу, атарах ч гэдэг юм уу, иймэрхүү сэтгэлийн мэдрэмж ер нь бол 11 сар зөвхөн загас биш, их олон орныхон тохиогоод байгаа юм. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө урах хөдөлгөөн, дээрээс нь суугар гараг, бархас гараг хоёрын квадрат байрлал сарын ихэнх тохиож байгаа. Ялангуяа сарын эхний 10 хоногт. Тийм учраас сэтгэлийн төвшөр эмзэглэл, гониглол, гомдол энэ байгаа бол энэ толгойн их ач холбогдол болж өгвөл дотгошоо бясалгаад тэгээд өөрийнхөө дотоод тал руугаа илүү анхаараарай л гэж байна. За хамгийн сүүлд эрүүл мэндийн тухайтад бол нойр. Маш сайн нойр ав. Ууж байгаа усныхаа хэрглэж байгаа усныхаа хэмжээ тэнцвэр балансыг олоорой. Их ус уух нь бас хаван гэх мэт асуудал жоохон өсч магадгүй шүү гэсэн нэг иймэрхүү зүйлүүд өгч байна. За ингээд та бүхэндээ 12 орчны 11 сард ерөнхий төлөв байдлууд 12 орчны тусварт ямар байх вэ гэдгийг товчхон болгоч ингээд танилцууллаа. За тэгээд бүгдээрээ ерөнхий төлөв байдал ихсүүд горыг ихсийн нөлөө хөдөлгөөн ухаалтын талаар оруулсан өмнөх мэдээллийг илүү сонсон бас илүү ойлгомжтой байх шүү гэж хэлэх байна. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Мэдээж пэйжийг маань дагаарай, лайк дараарай, найз нөхдөдөө хуваалцаарай. Энэ миний одоо энэ ажлыг дэмжиж байгаа нэг хэлбэр шүү.
За тэгээд дараагийн удаагийн подкастаар уулзъя. Баярлалаа.